Сэлэнг аймаг Монголын хамгийн үржил шимтэй нутаг. Энд номын ногоон толгод уудам тал хөндийтэй учран золгож, орхон сэлэнг хараагул ариун дагшин нутгаар урснаа. Энэ бол мандал сум. Уламжлалт амьдралын хэвшил орчин үеийн аж үйлдвэртэй хөл нийлэн хөгжиж буй газар. Манай нутгийг сайхан жимс ургамал уу танга самар жимс ер нь бүхэн сайхан гол ус сайтай тонголог усууж амьдарч штэ бид нар одоо. Энэ бол Вайомиления, байгалийн эрдэс тусны үйлдвэр. Сэлэнг аймгийн мандал сумаас хонин нүг явах замд 20 км-ийн зайд усны их усүр дээрээ шууд баригдсан байгууламж. Байгалийн эрдэс тус гэхээр за энийг мэргэжлийн хүн тайлбарлана. Гадны ямар нэгэн нөлөөлөлд автагдаагүй байгалийн химийн найралгаа бүрэн хэмжээгээр хадгалж чадж байгаа. Онгон дагшин байгальд газар доорх гүний усыг байгалийн эрдэс тус гэж үздэг. Ер нь бол манай гидрогеологч уул ус эдэр судалдаг хөө. Энэхүү эрдэс тус нь макро микро элементүүдээс гадна олон төрлийн эрдэс байцыг өөртөө агуулсан байдаг. Эргээд үйлдвэртэй тавтаа морил. Энэ бол худаг олон жилийн турш хөрс чулуулын найралгаар эрдэссэн Вайомиления байгалийн эрдэс тусыг 100 м-ийн гүний их ундрагаас нь шууд татаж авдаг. Энэ бол шүүлтүүр байгалийн эрдэс тусны стандартын дагуу эрдэсийн агуулмжийг өөрчилөхгүйгээр шүтгэ. Манай ус нь Европын холбооны байгалийн эрдэс тусны стандартыг бүрэн хангасан ус юм. Бүтээгдэхүүнийхээ байгалийн эрдэсийн мэдээллийг шашхан дээрээс хараарай. Байгаль ихээс заяасан энэхүү сайхан чандман эрдэндээ бид туйлын хүндэтгэлтэй ханддаг. Шашиг дээрээ зөвхөн ингээл шашиг гэж хандаагүй бүхэл бүтэн яг мэрэгжлийн зураач дорж гэдэг хүнд уран бүтээл захиалаад яг тэр усыг хийдэг сав газар буюу асралт хайрхныг уран бүтээл болгоод тэр уран бүтээлээ шашиг болгосон яг энэ салбарт ажиллаж байгаа миний хувьд тийм маш хөндлөштэй ажилдаа ямар гой сэтгэл гаргаж ажилладаг хамт олон бэ гэж бодогцсон. 700 олохот орчиндоо. Монгол орны онгон дагшин байгалийн амтыг таны гарт шууд хүргэх Вайомиления, байгалийн эрдэс тус. Сэдэнгийнхэн сайхан ус ууна гэж юу байх вэ? Одоо бүгдээрээ адилхан ус уудаг асан.